Сайн байцгаана уу? Чэндун байна. Итгэгчдийн хувьд бид Бурхны нэгүсэл өрөөлийг эдэлж, зүрх сэтгэлдээ үргэл залбирч юм гуйж, Бурхан бэрхшээлийн маань шийднэ гэж найддаг. Бурхны нэгүсэл өрөөлийг хүртэхдээ бид Бурханд талархдагч, өвчин зовлон бэрхшээлтэй тулгарх үедээ өөрийн эрэхгүй гомдолдог. Бурхан ийм итгэлийг саашаадаг уу? Христэд итгэгчийн хувьд бид Бурхны хүсэлд нийцүүлэхийн тулд юуг эрэлхийлж, хүнд үе тулгарвал хэрхэн даван туулах ёстой вэ? Би миний хувьд үнэхээр гэгэрэлтэй гэрчлэлийн нэг нийтлэл уншсан юм. Энэ нийтлэл ерөөл эрэлхийлэх нь Бурхны хүсэлд нийцэх үү гэсэн нэртэй. Би та бүхэнд уншиж өгье. 2018 онд надад төгс хүчит Бурхны эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах хувь тохиолоо. Эзний эргэн ирэлтийг угтан авах завшаан тохиолсонд сэтгэл их хөдөлсөн. Удалгүй сайн мэдээ яаж түгээхийг сурч эхэлсэн ч ихэнхдээ өдрөөр ажиллаж орой ядраад хардаг байсан учраас үүрэгтээ төвлөрөхөд үнэхээр хэцүү байсан. Ажлаа хойшлуулж сайн мэдээг бүтэн цагаар түгээхийг хүссэн ч миний бодит нөхцөл байдал үүнийг зөвшөөрөхгүй байлаа. Би 5 хүүхэд өсгөж байсан. Хэрв тэднийг сургуульд явуулахгүй бол төр намайг асран халамжлах чадваргүй гэж үзээд хүүхдүүдийг надаас авах байсан. Амьдрал минь их стресстэй байсан ч миний бэрхшээл их байх нь хамаагүй. Бүтээгдсэн зүйлийн хуваар үүргээ заавал биелүүлэх ёстойгоо мэдж байсан. 2019 онд би чуулганы өдөртөгч болж өдөр бүр завгүй байх боллоо. Ажлын өдрөө 7 хоногийн 6 өдрөөс 4 өдөр болгож багасгахаар шийдээд энэ шийдвэртээ үнэхээр баяртай байсан юм. Бурхан намайг солиос гаргасны минь төлөө ерөөж магадгүй байх гэж бодсон. Ажлын цаг багассан болохоор бизнес сайн явагдахгүй байсан ч бүх зүйл хэвийн үргэлжилж бидэнд эрүүл мэндийн юм уу өөр асуудал байгаагүй тул миний амьдралд энэ тийм ч их нөлөөлсөнгүй. Бурхны төлөө өөрийгөө урам зоригтойгоор зарлагдаад хүртүүл зохих зүйлээ авч байгаа учраас амьдрал минь ийм тайван байна гэж санагдсан. Үүргээ биелүүлэх цаг ихтэй байгаадаа баярлж байсан ч 2021 онд цар тахал гарсны дараа энэ бүхэн өөрчлөгдсөн юм. Цар тахлын улмаас миний ажиллуулж байсан усны салооны орлого эрс буурч, үйл ажиллагааны орлого түрээсээ төлөхөд хүрэлцэхгүй, илүү хямд дэлгүүрийн доод давхар руу нүүхээс өөр аргагүй болсон ч тэнд засвар хийх шаардлагатай байлаа. Үүнд туслах барилгын хүн олсон ч хэдэн 7 хоногийн дараа тэр хүн миний төсөлд маш их цаг хугацаа орно. Өөрт нь хийх зүйл их байгаа. Ажилтан хүрэлцэхгүйгээд надтай ажиллахаас татгалцсан юм. Хөршүүд болон үйлчлүүлэгчид юу болоод байгааг мэдээд хэрв шин дэлгүүрийн ажил дуусахгүй бол намайг 2 газрын түрээс зэрэг төлөх болж маш үнэтэй тусна. Итгэгч хүнд яагаад ийм зүйл тохиолдвоо гэцгээсэн. Эхэндээ би тэдэнд бүх зүйл Бурхны дээд ирэх зохицуултаас шалтгааллах тул би гомдолдож болохгүй гэж бүрэн итгэлтэйгээр хэлсэн юм. Дараа нь өөр барилгын группт ажилладаг залуу олсон ч эрүүл мэндийн шалтгаанаар тэр миний төслийг бас л орхилоо. Цаг хугацаа урсан өнгөрч дэлгүүр засагдаагүй хэвээр 3 сарын турш би 2 дэлгүүрийн доод давхрын түрээсийг зэрэг төлж байсан юм. Үүний дараахан шин дэлгүүрийн хоолооноос ус гоожиж хаанаас урсаж байгааг олохын тулд таазыг нураах шаардлагатай болов. Дэлгүүрийн доод давхрын энэ өөрчлөлтөд би аль хэдийн 3,000 фунт төлж үнэхээр дургуутсаж бас эргэлзлээ. Яагаад надад иймэрхүү зүйл тохиолдож их мөнгө зарцуулах болов? Барилгын сайн ажилтан олоход Бурхан надад туслана гэж бодсон боловч хачиргалтай нь тэр залуу халаагуурыг суурлуулж дуусгалгүй ажлаа орхин хоолооноос усалдаж түүний хийсэн халаалт сэргэн засварлах ажлын талыг сүйтгэсэн. Энэ хугацаанд би бас коронавирусаар өвчлсөн.
Тэгээд би гомдолж эхэллээ. Бурхан яагаад надад ийм зүйл тохиолдохыг зөвшөөрч байгаа юм бэ? Би чуулганд үүрэг гүйцэтгэж, ажил хийх, мөнгө олох цагаа багасгаж байхад яагаад ийм олон хэцүү зүйлстэй тулгарч байгаа юм бэ? Миний зүрх сэтгэл гомдлоор дүүрчээ. Үүний дараа үүрэгтэй тийм ч ухамсартай хандаагүй. Үүргээ биелүүлсэн хэвээр байсан ч зүрх сэтгэлээ зориулахгүй дэлгүүрийнхээ асуудлыг яаж шийдэх вэ гэж л бодож байлаа. Миний хувьд энэ үнэхээр төвөгтэй байж, цуглааны үеэр анхаарал төвлөрөхгүй байсан. Цуглааны дараа би үргэлж дүгнэлт хийдэг байсан ч тэгэх хүсэлгүй болж, бусадтай нөхөрлөх, тэдний асуудлыг шийдэхэд туслахын тулд унтах цагаа хасаж чаддаг байсан бол одоо тэднийг асуудлаа ярихаар холбогдоход нь утсаа авахыг ч хүсэхгүй болов. Өмнө нь би ах эгч нар сайн байдалтай байгаа эсэх үүргээ гүйцэтгэхэд нь хүндрэл гардаг эсхийг олж мэдээд тулгарсан бэрхшээлд нь үндэслэн Бурхны үгийг нөхрөлдөг байсан ч тийм ажлын алийг ч хийхийг хүсэхэ болж үүргээ гүйцэтгэхдээ улам хаанг болж байлаа. Нэг өдөр дээд төвшний удирдагч надад үүрэг хариуцлага үүрч чуулганы бүх шинэ гишүүн зориулсан цуглаан зохион байгуулж нэгийн ч үлдээлгүй зохиосоор услах хэрэгтэй гэж хэллээ. Би түүний энэ зохицуултыг эсэргүүцсэн. Хэлснээр нь хийвэл надад ар гэрийн ажилдаа зориулах цаг зав гарахгүй шүү дээ. Би чөлөө цагаа гэр бүл найз нөхөдтэйгөө хамт өнгөрүүлж махан бие өөгшүүлэхийг хүсэж байлаа. Миний байдал уламд ордож сүнслэг үйл ажиллагаа хийх, Бурхны үгийг уншихыг ч хүсэхгүй болов. Өмнө нь Бурхны үгийг уншихаар эрт босож өдөржин уншлахыг сонсдог байсан бол одоо өглөө босоод Бурхны үг уншихыг хүсэхгүй боллоо. Учир нь би хичээл зүтгэл гаргасныхаа хариуд ерөөгдөөгүй. Маш олон саад бэрхшээлийг тулсан. Би цуглааны үеэр юу нөхөрлөхөө мэдэхгүй байлаа. Бүх зүйл хэвийн мэт дүр эсгэж хэнгвэл ядаж чуулган дах байр сууриа хадгалж чадах байв. Би үүргээ гүйцэтгэхдээ зайл гаргаж эхэллээ. Хэнийг надаас ажил ямар авгааг асуухад би хийгээгүй зүйлсээ хийж дуусгасан гээд ах эгч нараа хуурч байсан. Миний энэ хандлага тэр чигтээ Бурхан намайг ерөөгөөгүй эдгээр бэрхшээлтэй нүүр тулахыг зөвшөөрснөөс болсон. Би Бурханд шүтэн мөргөх нь бүүхэл Бурханыг хүндлэхгүй байв. Миний байдал маш муу байсан тул би удирдагчид нөхцөл байдлаа хэллээ. Удирдагч надад Бурхны үгийн энэ хэсгийг уншуулсан юм. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой болж дотроос сөрөг байдал тээж Бурхны хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг ойлгож чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ямар ч тохиолдолд чи Бурхны ажилд итгэлтэй байж яг л Йов шиг Бурхныг үгүйсгэхгүй байх ёстой. Эдгээр Йов сул дорой байж төрсөн өдрөө хараасан боловч Яхава хүний амьдрал дах бүх зүйлийг хайрлсан. Мөн Яхава бол тэднийг бүгдийг авч явах нэгэн мөн гэдгийг тэр үгүйсгээгүй. Түүнийг яаж ч шалгасан тэр энэ итгэлээ хадгалсан. Туршилгынхаа явцад чи Бурхны үгээр дамжуулан ямар цэвэршүүлэлт туулах нь хамаагүй. Хүн төрлөختнөөс Бурхны шаарддаг зүйл бол товчхондоо тэдний итгэл өөрийн гих хайр юм. Ийм байдлаар ажилласнараа тэр хүмүүсийн итгэл, хайр, тэмүүллийг төгс болгодог. Бурхан төгс болгох ажлыг хүмүүстээр хийдэг бөгөөд хүмүүс үүнийг харж мэдэрч чаддаггүй. Ийм нөхцөлд чиний итгэл шаардлагатай. Юмыг энгийнүүдээр харах боломжгүй үед хүмүүст итгэл шаардлагатай болдог бөгөөд үзлээ орхиж чадахгүй үед чинь чамд итгэл хэрэгтэй байдаг. Бурхны ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чиний хийх ёстой зүйл бол итгэлтэй байж дорой бат зогсож гэрчлэлд зогсох юм. Бурхны үгийг уншаад би туулж байсан зүйлийнхээ талаарх Бурхны санаа зорилгыг огт ойлгоогүй байснаа харсан.
Би арга мухардаж орхигдсон мэт санагдаж бүр бурхны дээд эрхийн талаарч эргэлзсэн. Гэхдээ өөрийгөө бурхны үнэнч дагалдагч гэж ахин дахин зарлсаар байлаа. Бизнес сайн явагдаж бие минь эрүүл байх үед бурхан намайг асар их өрөөсөн. Би бурханд өөрийгөө илүү их зориулж чадна гэж бодсон. Хүнд байдалд орж амьдралдаа бэрхшээлтэй тулгархад би бурхныг буруутгаж эхэлсэн. Үүнийг этгэлтэй байх гэх үү? Яв гэр бүлийн эд хөрөнгө үр хүүхдүүдээ бүгдийг алдаад бурхныг буруутгаагүйгээр үл барам бурхны нэрийг магтсан. Эхнэр нь түүний итгэлийг говьуулахыг оролдоход эхнэрээ тэнийг эмэгтэй гэж зэмлээд бид бурхны гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу гэсэн. Явын бурханд итгэх этгэлд 8 юм уу шаардлага байгаагүй. Яв ерөөл идэх юм уу гамшигт нэрвэгдсэн ч бурханд захирагдаж бурханд шин сэтгэлээсээ итгэдэг байсан. Би зүгээр л түүнтэй яавч энэ зэрэгцэхгүйгээ мэдэрсэн. Амьдралд минь хүндрэл бэрхшээл араараасаа тохиолдохыг хараад би баг зэрэг дургуутсан. Танд хүмүүс маань итгэгч хүний хувьд яагаад ийм зүйлс тохиолдож байгааг асуухад бүх зүйл сайхан байгаа гэж хэлж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам зүрх сэтгэлдээ говьж бурхны захиралтад эргэлзэж эхэлсэн. Сатан бусдын үгээр дамжуулан над руу дайрч надаар бурхныг үгүйсгүүлж буруутгуулахыг оролдсныг Йовын туршилгаас би ухаарсан юм. Энэ тал дээр би ямар ч гэрчлэлгүй байсан ба сатаны дог тавхуу болсон байлаа. Ийм үйлдэл хийсэндээ их хичиж харамссан. Дараа нь бурхны үгээс дахиад хэдэн хэсэг уншлаа. Төгс хүчит бурхан ингэж хэлсэн байдаг. Хүмүүсийн амийн туршилгаас харвал би бурхны төлөө гэр бүл ажил мэргэжлээ хайсан. Гэтэл тэр надад юу өгсөн юм бэ? Би үүнийг базаж дүгнээд батлах ёстой. Би саяхан ямар нэг ерөөл хүрдсэн бэлээ. Би энэ хугацаанд маш ихийг өгсөн. Би гүүж бас их зовлоо. Хариуд нь бурхан надад амлалт өгсөн үү? Тэр миний сайн үйлийг сонссон уу? Миний төгсгөл ямар байх бол? Би бурхны ерөөлийг хүртэж чадах болов уу гэж тэд дотроо үргэлж боддог. Хүн бүхэн зүрх сэтгэлдээ байнга ийм тооцоо хийж өөрсдийн санаархал, жолоогүй хүсэл, өгөө аваатай бодол агуулсан шаардлагыг бурханд тавьдаг. Өөрөөр хэлбэл хүн зүрх сэтгэлдээ үргэлж бурхныг туршиж, бурхны талаар байнга төлөвлөгөө зохиож, өөрийнхөө төгсгөлийн төлөө бурхантай байнга маргалдаж, мөн бурхан хүссэн зүйлийг өгч чадах эсхийг харахын тулд бурхнаас үг авах гэж оролддог. Бурхныг эрэлхийлж байхдаа хүн бурхныг бурхан гэж үзэж ханддаггүй. Хүн үргэлж бурхантай наймаацах гэж оролдож, түүнээс тасралтгүй юм шаардаж, дэрч байтугай алхан бүрдээ түүнийг шахаж, гар бариад бугу барих гэж оролддог. Бурхантай наймаацах гэж оролдохын зэрэгцээ хүн бас түүнтэй маргадаг бөгөөд өөрсдөд нь шалгалт тулгарч эсвэл хэцүү байдалд орсноо мэдвэл ихэнхдээ сул дорой эдвэхгүй болж ажилдаа назгаарч бурхны талаар гомдлоор дүүрдэг хүмүүс ч байдаг. Анх бурханд итгэж эхлэх үеэсээ хүн бурхныг элбэг дэлбгийн бэлэгдэл эвэр Швейцарын армийн хутаг хэмээн үзэж өөрийгөө бурхны хамгийн агуу зээлдүүлэгч гэж үзээд бурхнаас ерөөл болон амлалт авах гэж оролдох нь түүний төрөлхийн эрх үүрэг. Харин хүнийг хамгаалж халамжлан түүнийг хэрэгтэй зүйлээр хангах нь бурхны хариуцлага мэт байдаг. Энэ нь бурханд итгэдэг бүх хүний бурханд итгэх итгэлийн талаарх үндсэн ойлголт бөгөөд бурханд итгэх угагдхууны талаарх хамгийн гүнзгий ойлголт нь юм. Хүний уг чанарын мөн чанараас түүний бодит эрэл хайгуул хүртэл бурхнаас эмээхтэй холбоотой юу ч байдаггүй. Бурханд итгэх хүний зорилго нь бурхныг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл бурханд итгэх итгэл нь бурхнаас эмээж бурхныг шүтэн мөргөхийг шаарддаг гэдгийг хүн хизээж авч үзээгүй, мөн ойлгоогүй. Тийм байдалд хүний мөн чанар илэрхий байдаг. Энэ мөн чанар нь юу вэ? Энэ бол хүний зүрх сэтгэл хорлонтой, хар санаа, залмих өвөрлөдөг,
Шудраг ёс, зөвхт байдал, эерэг зүйлд дургүй, жих шимээр шунхай чанар юм. Хүний зүрх сэтгэл бурханд үүнээс илүү хаалттай байж яах нь чадна. Тэр үнийг бурханд огтхон ч өгөөгүй. Бурхан хүний үнэн зүрх сэтгэлийг хизээж хараагүй. Мөн хүн түүнийг хизээж шүтэн мөргөөгүй. Бурхан хичнээн их төлөөс төлсөн ч, хичнээн их ажил хийсэн ч, эсвэл тэр хүнийг хичнээн их зүйлээр хангасан ч хамаагүй хүн нүдэн балаа байж огтх хайхрамжгүй хэвээр үлддэг. Хүн зүрх сэтгэлээ хизээж бурханд өгөөгүй, өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрөө мэдж шийдвэрээ өөрөө гаргахыг л хүсдэг. Үүний цаад утга нь бол хүн бурхнаас имээж муугаас зайлах замыг дагахыг хүсдэггүй. Бурхны дээд ирэх зохицуулалтад дуулууртай байхыг хүсдэггүй. Мөн бурхныг бурхан хэмээн шүтэн мөргөхийг хүсдэггүй гэсэн үг. Хүний өнөөдрийн байгаа байдал ийм юм. Тэднийг яаж шалгасан бай зүрх сэтгэлд нь бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг. Харин зүрх сэтгэлд нь бурхан байдаггүй хүмүүсийн хувьд бурханы ажил махан биед нь ашиггүй болмогц. Тэд бурханыг үзэх үзэл бодлоо өөрчилж бүр бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй. Бурханы ёроолыг л хайдаг, өөрсдийгөө бурханы төлөө зарцуулж зориулах хүсэлгүй хүмүүс юм. Ийм олиггүй хүмүүс бурханы ажил дуусхур болох үед бүгд хөөгдөх ба огт өрөвдүүлэх үн цэнэгүй. Үн чанаргүй хүмүүс бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван аюулгүй эсвэл ашигтай байгаа үед тэд бурханд бүрэн дуулууртай байдаг боловч хүссэн зүйлээ алдвал эсвэл эцэстээ няцаагдвал даруй эсрэг үүсдэг. Ёрдоо ганцхан шөнийн дотор тэд инээмсэглсэн сайхан сэтгэлтэй хүн байснаа муухай царайтай эрцхий алуурчин болж өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтгаан шалтгаангүйгээр гэнт заналт дайсан мэт харьцдаг. Нүдэд савчилгүй хөнөөж мэдэх энэ чөтгөрүүдийг хэрвээ хөөхгүй бол тэд далд аюул болохгүй гэж юу? Зүрх сэтгэлийн минь гүнд нуугдж байсан зүйлийг бурхны үг надад харуулсан. Би бурханд захирагдж шүтэн мөрөхийн тулд биш, нэгүүлсэл ёроолд нь умбахын тулд бурханд итгэж байсан. Үүргээ биелүүлэхийн тулд ажиллаж мөнгө олох цагаа багасгасан нь илүү их ёроогдхийн төлөө л байлаа. Миний золиослсон бүхэн жинхэнэ итгэл хайраас огт үүдэлтэй биш. Зөвхөн бурхантай наймаацах оролдлого байсан. Амьдралд минь асуудлууд гарч эхлэхэд би үүргээ бадтай биелүүлж байсан нь тэдгээр бэрхшээл дууссаны дараа бурхан намайг илүү ёроон гэж бодсных. Гэвч бүх зүйл хэцүү хэвээр үргэлжилжээ. Шин дэлгүүрийн доод давхарт асуудал гарч маш их мөнгө алдаад би цаашид үүрэг биелүүлэх урам зориггүй болж бурхныг буруутгаж эхэлсэн. Би золиос хүчин чармаалт гаргасан байхад бурхан яагаад намайг ёроосонгүй вэ? Бурхны ёроолгүйгээр би өмнөх шигээ бурхны төлөө шаргуу ажилласаар байхыг хүсээгүй. Зүгээр л өөрийнхөө тав тухыг бодохыг хүссэн. Надад тулгарсан бэрхшээл бодол санаанд минь байнга нөлөөлж эдгээр тэмцлийн дунд би бурхны хүслийг ирж хайж үннийг хэрэгжүүлж тууштай зогсож чадаагүй. Үүний оронд би санхүүгийн бэрхшээлээ бие даан шийдвэрлэх арга зам олохыг хичээж төвгээрчүүл барам үүргээ харгацааж хариуцлагагүй хандсан. Бурхан миний зүрх сэтгэлд байгаагүй. Үүрэгтэй хандах хандлага, бурханд хандах хандлагаасаа би бурхны үнэнч дагагч байгаагүйгээ олж харсан юм. Би үргэлж бурханд хайртай гэдэгч амьдралдаа бэрхшээлтэй тулгараад бурхныг буруутгаж бурхантай маргаж тооцоо бодохыг оролдсон. Яг л бурхны хэлснээр ёрдоо ганцхан шөнийн дотор тэд инээмсэглсэн сайхан сэтгэлтэй хүн байснаа муухай царайтай хэрцгий алуурчин болж өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтгаангүйгээр гэнт заналт дайсан мэт харьцдаг. Миний зам байдал бурхны үгэнд илчилсэнтэй яг адил байсан. Бурхан намайг өрөөвлөл үүргээ сайн биелүүлж нэг төрлийн өр нэхэгч мэт аашилж бурхнаас хүссэн зүйлээ шаарддаг байлаа.
Гэвч үүндээ Бурхан надад ам өгсөн, юм бүхнийг өгсөн. Бурхан надад хангалттай эхийг өгсөн. Ийм байхад яагаад би Бурханыг зэмлэж, Бурханд учирлаж маргахыг хүссэн юм бэ? Бас би үүргээ сайн биелүүлэлгүй Бурхантай тэмцэлцсэн. Энэ тухай эргцүүлэх тусам бүр ичгэвтер санагдж байлаа. Хэрэг би Бурханд гэмшээгүй бол Бурхан над шиг хүнийг жигшээж таягдан хаях байсан биш үү? Би зүрх сэтгэлдээ Бурханд хандан Бурхан минь, би үнэхээр мөс чанаргүй юм. Таны нэгүслийг аль хэдийн маш их эдэлсэн ч танаас араараас нь юм шаардсаар байна. Хүсэл минь биелэхгүй бол би сөрөг болж гомдлдог. Бурхан минь, би үнэн нүүр царайгаа хараад өөрийгөө жигшиж байна. Надад байгаа эдгээр эндүү ташаа эрэл хайгуулыг өөрчлөхөд минь туслаач гэж залбирав. Үүний дараа Бурханы үгийн энэ хэсгийг уншлаа. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгалан олж чадах явдал. Хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх. Нөхөр чинь сайн ажилтай байх. Хүү чинь сайн эхнэр олж авах. Охин чинь дажгүй нөхөртэй болох. Үхэр адуу чинь газраас сайн хаглах. Ургац ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн тав тухтай амьдрахын төлөө байдаг. Мөн ямар ч осол танаа гэр бүлд тохиолдохгүй байх. Салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх. Нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх. Ургац чинь үерт автахгүй байх. Ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх. Бурхны твэрт амьдрах, тогтоо гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг үргэлж эрэлхийлдэг чам шиг улчхар хүнд зүрх сэтгэл байдгүй. Сүнс байдгүй. Чи араатан биш гэж юу? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үн замыг чамд өгсөн. Гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж юу? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн. Гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахаа нохооноос өөрцгүй биш үү? Завхарсан бүх хүн өөрийнхөө төлөө амьдардаг. Хүн бүр өөрийгөө боддог. Би үхэхээр чи үх. Энэ бол хүний уг чанарын товчлол юм. Хүмүүс өөрсдийнхөө төлөө Бурханд итгэдэг. Бурханы төлөө аливаа хайж өөрсдийгөө зарлагдах үедээ өрөөгдөхийн төлөө хийдэг. Бурханд үнэнч байх үедээ шагнуулахын төлөө байдаг. Товчхондоо энэ бүхнийг өрөөгдөж шагнуулж Тэнгэрийн хаанчлалд орох зорилгоор хийдэг. Нийгэмд хүмүүс өөрсдийнхөө ашиг тусын төлөө ажилдаг. Бурханы гэр тарин өрөөгдөхийн төлөө үүргээ гүйцэтгэдэг. Ерөөл хүртэхийн төлөө хүмүүс бүх зүйлийг хайж ихээхэн зовлонг тэсвэрлэж чаддаг. Энэ хүний сатаанлаг уг чанарын хамгийн сайн нотлогоо юм. Бурханы үгийг уншаад би хичнээн аминч жигшүүртэй байснаа харсан. Хүн бүр өөрийгөө боддог. Би үхээр чи үх гэсэн санаанд хянуулаад би юу ч хийсэн ашиг тус хүртэх ёстой гэж бодож ашиггүй зүйл хийхийг хүсдэггүй байсан. Ийм гүн ухаан, ийм сэтгэлгээ зүрх сэтгэлд минь гүнзгий шингэж үргэлж өөрийнхөө төлөө амьдрахад хүргэсэн. Миний итгэл Бурханы төлөөх золиослол хүртэл өрөөгдөх гэсэн нэг л зорилгын төлөө байжээ. Би Бурханыг хуурсан. Туйлын аминч залтай хүн байсан. Би Бурханы нэгүсэл өрөөлийг хэрхэн олж авахыг болон хувийн ашиг сонирхлыг байнга эрэлхийлдэг байв. Бурхан намайг миний төсөөлсөн шиг өрөөхгүй байгааг хараад би гуниглаж гомдлоор дүүрсэн. Тийм нөхцөл байдалд Бурханы хүсэл юу байсан бэ? Би үнийг ярьж хайж тунгаан бодоогүй, тоогоогүй. Зүгээр л махан биеийн ашиг сонирхлоо анхаарсан. Би үннийг олж авах боломжоо алдаж байсан босуу. Бурхан биднийг аврахаар эдсийн өдрүүдэд махбод болсон. Бурхан маш их үг хэлж бидний төлөө цус, хөлс, нулимсаа урсгасан. Ингэснээр эдгээр үнээр дамжуулан бид нүгэл ёрын муугаас зайлсхийж, сатааны завхрал хор хөнөөлөөс зайлсхийж чадна. Гэвч би үннийг эрэлхийлээгүй. Энэ тухай бараг бодоогүй. Авралын энэ боломжийг би эрхэмлээгүй. Зүгээр л махан биеийн тав тухаж шунж, махан биеийн төлөө бодож тооцоолсон. Хэрэг би энэ хിവэрэ байсан бол Бурхан над шиг хүнийг яах байсан бол?
Намайг таягдан хайж устгах байсан. Тэгэд би зүрх сэтгэлдээ залбирч, Бурхан минь, намайг авраач. Өөрийгөө тань хэрэгжүүлэлтийн замыг олох боломж олгооч гэсэн. Би өдөр бүр ингэж залбирдаг байв. Сүүлд нь би Бурханы үгээс үүнийг уншсан юм. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Бурханд итгэх гэдэг нь зовох, эсвэл түүний төлөө төрөл бүрийн юм хийх явдал гэж чи бодож болох юм. Бурханд итгэхийн зорилго нь махан бие чинь амар тайван байх, чиний амьдралын бүх зүйл төвөггүй байх, эсвэл бүх зүйлд амгалан тав тухтай байхын тулд байдаг гэж ч бодож болно. Гэхдээ эдгээрийн аль нь ч хүмүүсийн Бурханд итгэх итгэлтэйгээ холбох ёстой зорилго биш юм. Хэрв чи эдгээр зорилгын төлөө итгэдэг бол харах өнцөгч нь буруу бөгөөд чамайг төгс болгох угаас боломжгүй. Бурханы үйлдэл, Бурханы зөвхт зан чанар, түүний мэрэгэн ухаан, түүний үг, түүний гайхалтай байдал, ойлгошгүй байдал нь бүгд хүмүүсийн ойлгох учиртай зүйлс юм. Чи ийм ойлголтоор дамжуулан өөрийн зүрх сэтгэл дэх бүх хувийн хүсэлд найдвар, үзлийг арилгаж болох юм. Эдгээрийг арилгаснаар л Бурханы шаардлагад нийцэж чадна. Ингэснээр л чи амьтаа болж Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна. Бурханд итгэх нь түүнийг сэтгэл хангалуун байлгаж, түүний шаарддаг зан чанарыг амьдран харуулах зорилготой байдаг. Ингэснээр түүний үйлдэл алдар энэхүү ямар ч үн цэнгүй бүлэг хүнээр дамжин илэрч болох юм. Энэ бол Бурханд итгэх зөв харах өнцөг бөгөөд мөн чиний ярьж хайх ёстой зорилт юм. Хүний үүрэг болон түүний өрөөгдөх хараагдах эсхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл. Энэ Тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болцол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Өрөөгдөх гэдэг нь хүн шүүлт туусныхаа дараа төгс болгуулж Бурханы өрөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт гисгээлт туусны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч өрөөгдсөн үү эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж хийх учиртай зүйлээ хийж чаддаг зүйлээ хийх ёстой. Энэ бол хүний Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн өрөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье. Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ түүний тэрслүү зан юм. Би Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэг гэж олон зарласан ч энэ тэр чигтээ миний төсөөлөл байсныг тэгэхэд ойлгосон. Миний итгэл 2 дугаар Тимото 4:7-8-д Паулийн хэлсэнтэй яг адил байсан. Би сайн тэмцлэр тэмцэж явах замаа дуусгаж итгэлээ хадгалсан. Одооноос эхлээд надад зориулсан зөвхт байдлын тэтэм зэхэгдэжээ. Паул эзэнд үйлчилснийхээ дараа зөвхт байдлын тэтмийг хүлээж байсан ба. Өрөөгдөх гэдэг нь бас миний итгэлийн зорилго байсан. Бурхны үг надад итгэлийн утга учир, миний итгэлд байх ёстой зохистой эрэл хайгуулыг хэлж өгсөн. Би урдын буруу замаа өөрчлөхөд бэлэн байсан. Учир нь энэ намайг улам доройтуулж Бурхны дайсан болохтол хүргэх байв. Би эцэг ихтэй тэмч ажиллалтай биш хэрнэ тэднээс ямар нэг зүйл хүсдэг хөөхд шиг л байжээ. Тэм хөөхд эцэг ихтэй хизээж таалагдахгүй. Тэднийг зөвхөн шаналгах болно. Миний итгэлийн урам зориг үзэл бодол миний хувьд ичгүүртэй байсан. Би Бурханаас ямар нөхөн төлбөр авна гэж найдаж байгаа вэ? Би Бурханы нэгүсэл ёроолыг аль хэдийн маш их эдэлж, Бурханы үгэнд дэх үнэн, Бурханы халамж хамгаалтаас маш их хангалт хүртсэн. Миний амьсгалсан агаар мэдэрсэн нарны илч өдөр тутмын талхыг дурдах инч хэрэггүй. Энэ бүгдийг Бурхан өгч, миний амигч Бурхан надад өгсөн. Бүтээгчийн хайрыг би яаж буцаан төлөх ёстой вэ? Өөрийн бүх эд эсийг өгсөн ч би Бурханд хизээж төлж барахгүй. Тэгсэн ч би Бурханыг буруутгаж, Бурхантай маргаж тооцоо хийх гэж оролдсон.
би үнэхээр хүн чанаргүй, өөрийгөө өчүүхэнч мэддэггүй байж. Бурхныг дагаж үүргээ гүйцэтгсэн минь миний хариуцлага хийх ёстой наад захын зүйл байв. Энэ бас Бурхны надад өгсөн үннийг эрэлхийлж аврал хүртэх боломж байлаа. Хэрэг би үүргээ биелүүлээгүй бол үннийг олж авч чадахгүй. Эсвэл завхарсан зан чанараа өөрчилж чадахгүй. Үүргээ биелүүлэх нь Бурхантай хийх миний наймаа байх ёсгүй. Бурхан талархъя. Үүрэг гүйцэтгэх нь ердөө бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйл хүний хариуцлага гэдгийг би одоо ухаарч байна. Ямар ч бэрхшээлтэй тулгарсан өвчин туссан ч бизнесмен сайнгүй байлаач үүнийг хүлээж авах хэрэгтэй. Гомдлох ёсгүй гэдгийг би ойлгож байна. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хувьд надад байх ёстой эрүүл ухаан хандлага юм. Надад ийм ойлголттой болох боломжийг олгосон Бурхан талархаж байна. Одоо би их мөнгө олохгүй. Амжиргааны төвшин минь баг зэрэг доогуур байгаа ч өмнөхөөсөө илүү хэмнэлттэй болж их мөнгө зарцуулахгүй амь зууж чадчихваа. Эрүүл мэндийн болон амьдралын асуудлууд үүрэгтэй хандах хандлагад минь нөлөөлөхийг би зөвшөөрөхгүй. Би ах эгч нартаа тусламж санал болгож үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийсээр байсан. Ийм нөхцөл байдлыг туулсан нь хичнээн амж олиггүй байсныг минь харуулж итгэл эрэл хайгуулд минь байсан эндүү ташаа үзэл бодлыг надад ойлгуулсан. Бурхны үгийн удирдамжийн ачаар ийм үр дүнд хүрсэн юм. Бурхан талархъя. Нийтлэл ингээд дууслаа. Та бүхэнд тус болсон гэж найдаж байна. Таалан үзсэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцаая.